За би боловсролын зээлийн сантай холбоотой ерөнхийдөө яг тодорхой юм асууад байна. Ер нь амар тийм тодорхой хариултаа сурчмаар манай сайд нар төсөвтөө хязгаарлагдаад нэмэлт журам гаргаад байгаа байхгүй. Ер нь бол бид нар ингээд боловсролын зээлийн сангийн журмын юун дээр ингээд нэлээд сайн суугаад боловсронгуй болгосон. Гэтэл өнөөдөр яг тэр журмынхын дагуу тэнцсэн хүүхдүүдэд нь төсөв хүрээгүй улмаас өөр нэмэлтээр шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энийг ер нь цаашдаа ер нь яах юм бэ л гэж би асуугаад байна. Ер нь энэ манай Монгол Улсын засгийн газар нэг гаргаж ирсэн бодлогоо уг нь хэрэгжүүлээд явчмаар байгаа юм. Мөнгө эний их усраа ямар нэгэн байдлаар олоод тэгэхгүй бол бид нар ингээд хүүхдүүдэд ингээд бүр ямар уралдуулахаа мэдхээ болчиход байгаа байхгүй. Нөгөө нэг журмынхын дагуу маш олон хүүхд тэнцчихэд идэг. Гэхдээ бас энийг хэрэгжүүлмээр идэг. Тэгтэл нөгөө нэг төсвөөсөө болоод бид нар чи ингээд хязгаарлагдмал болчиход байгаа байхгүй. Энэ дээр бас би ерөнхий сайдыг бас ер нь мөнгө олж ирээд уг нь за Наранбаяр сайд нэмж хариулах уу? Тэг маш өндөр шалгуурууд байгаа. Тэрэнд нь хүүхдүүд тэнцэхгүй байна. Сургуультай тэнцчихэд байгаа мөртлөө тийм ээ. Мундаг сайн сургуулиуд тэнцчихэд байгаа мөртлөө боловсролын зээлийн сангийн шалгуурыг хангахгүй байна. За Наранбаяр сайд нэмж хариулъя. Энэ жилээс боловсролын зээлийн сангийн журам нь өөрчлөгдөөд ерөөсөө нэмэлтээр өөрсдөө шалгалтахаа болцсон. Одоо 100% байлаа гэхэд 80%-ийг нь тэр цаадлаас ирсэн материал дээр нь үнслээд 20% дээр нь өөрсдөө шалгалт авдаг гэсэн. Тэрийг өөр болиулсан. Тэгэхээр тэрэндээ тэнцсэн хүүхдүүд бол явж болно гэсэн. 74 хүүхдийн квот байгаа. Ер нь нодлон жил бол баг энэ тэнцсэн яг бичиг баримтны одоо асуудалгүй байсан хүүхд бол явсан. Энэ жилийн тухайд бол тэр төсвийн ийм хязгаарлалт байгаагүй үгүйсэхгүй. Гэхдээ энэ яг дүн гараагүй байна. Энэ жил бол одоо яг хэрвээ хасагдсан бол үндсэн материалын шалгууртаа өөрсдөө материал нь одоо дутуу байсан. Эсвэл материал нь өөрөө асуудалтай байсан ийм л юмнууд байна. Зүгээр цаашдаа бид энэ эргэн төлөлтийн сайжруулах замаар ер нь одоо саналаа гаргасан явахыг хүссэн ийм бүхэл үеийн боломжийг олохоор л ажиллаж байгаа.